За маск авч. За сайн байцгаана уу. За энэ сайхан одоо учирж байгаа өдрийн энэ сайхан яг энэ мөчийн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстээ бас минь төргий. Тэгээд хаврын сайхан дэлгэр цаг ирж гин. За энэ сайхан цаг мөчид нэгэн сайхан урилгыг хүлээж авсан. Тэгээд мөрөөдөл биелдэг юм гэсэн энэ сайхан нэртэй нэвтрүүлэг одоогоос 15-6 жилийн өмнө хийгдчихсэн анхны дугааруудын яг хийгдчихсэн тэр мөчүүдийн ч гэсэн би өөрөө бараг л одоо нөгөө бүтээж яхад нь хийж яхад нь цонхоор нь харж байлаа гэдэг шиг яг л бас хажууд нь зэрэг одоо уран бүтээл нэвтрүүлгээ хийж явсан. Бид нар бас нэгэн үеийн ийм одоо үе чацуу нэвтрүүлгүүд одоо манай ТV гөхтэй л энэ мөрөөдөл биелдэг юм танаад хондоо мондоо одоо нэгэн үеийн онжим нэвтрүүлгүүд байгаамаа. Тэгээд мөрөөдөл биелдэг юм гэж нэвтрүүлгийг одоо ингээд бодохоор үзэхэр ч үгүй юм. Би өөрөө ингээд маш их үздэг. Таарсан дугаар болгоныг нь бас алгаслаггүй үзэж чаддаг. Тэг бүгдийг биш юм аа гэхэд. Тэгээд хамгийн гоё зүйл нь бас хүн нэг өөрийнхөө үзэх дуртай бас нэг зориг санаа нийлдэг зүйлдээ бас өргөднө гэдэг өөрөө бас нэг гоё зүйл. Тэгээд би намайг өнөөдөр мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр одоо өнөөдрийн энэ дугаарыг хөтлөж өгөөч гэсэн урилга ирсэн учраас би маш сайхан баяртайгаар хүлээн авч налахт нэгэн сайхан айлд одоо өрх гэр бэлгэлэхээр бид нар уулзах гэж явж байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг сайхан болгох хаа та бүхэн сувга битээсэлээрээ мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтэй цомотой хамт байгаарай. Жил болгон одоо Нобелийн эмийн компанийнхаа хамт олонтой хамтраад нэгэн гэр бүлийг бид нар баярлуулдаг боломжлолт огцсон байна. Яг одоо энэ өдрийг маш их тэсэг одоо хүлээлээ. Ингээд 4 дахь жилдээ бас нэг айлыг одоо орон гэртээ болгоод өргөө цагаан гэрээ бэлтгэж байгаа маш их баяртай байна. Сайн байцгаана уу? За яаж вэ? За бас гарсан байгаа дааштай хөдөөхээр гараад ирсэн ингээд. Би авчээ те одоо. Сая машин дотор халуунаа үзээд. Машин халуунаа үзээд гэс PCR хийж буугаад ирлээ. За явахтаа ч одоо өнөөдөр манай нэвтрүүлэг онцлогтой байгаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулсан юм тусгай дугаар байгаа. Тэгээд манай нэвтрүүлэг зочин хөтлөгчөөр иж оролцож байгаад маш их баярлалаа. За ингээд ажиллаа их одоо би ингээд өөрөө явчихаа. За тэг өргөтлгөөсөн их ээж тэгээ 4 жоохон хүүхэдтэй. Тэгээ ерөнхийдөө яг өөр ингэсэн орон гэргүү айлын гэр түрээслээд хашааг нь хараад байж байгаа юм. Дөрүл ах юм уу? Пүүх ямар гоё шүү. Жоохон дандаа нэг 5 6 насны. Өдөр одоо шууд айл руу очих уу? Тий одоо шууд айл руу очоод. Тэгвэл нэг замаараа цэцгийн дэлгүүр ороод би нэг цэцэг авчиад өгөх үү? Оо ямар гоё юм. За тэгээ. Одоо чи бас март болж байна те. Тэгээ бас зарим охтуудынх нь анхны сарнаач байх юм билээ тийм үстэй. Алтан гүлдээ эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. За юуны өмнө баярын мэнд баяр болж байгаа. За баярын санаа билээ. Эмэгтэйн зөрөөсөн хамгийн сайхан. За ли. Мэдүмэ. За сарнаа. Эмэгтэйчүүд баяр болж байгаа. За маа минь. Өө энэ том байна аа. За маа минь дүү. За энэ бага ойлгохгүй юм байна нөхнөөшир. За маа. За ли. За энэ баярын тоо. За сайхан охтуудтайгаа задлаад идээрэй заяа. Мөрөөдөл биелдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ураг шалхаа алтан нар бүгдийг эдэг. За сайн уу цомоо. За сайн уу. Хаварч явна цомоо. За ямар зочинтой явж гин. Өнөөдөр сюрприз бариад. Ямар ч тач бид зорилгоо биелүүлээ. Гэр бүлийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж чадлаа. Тэгээд яг мөрөөдөл биелэх агшинд бас хамтдаа байгаад нөгөө гинтийн баярлуулж байгаа энэ агшныг мэдрэх ямар байв? Чинслээсээ нэг огшоод ингээд зогсож байгаа алтан гүлийг харахад бас нуруулга ингээд миний хамаг бүс ингээд үс босоол нэг сайхан сэтгэл төрж ирсэн. Тэгээд бас амар огшсон чинслээсээ. Тэгээд алтан гүлдээ маш гоё байна. Тэгээд энэ гоё мөчөд намайг хамт ойлгосон. Танай хамт олонд маш их баярлалаа. Тэгээд Нобелийн залуучуудаар маш их бахархлаа. Дараа нь олон сайхан зүйл дээр хамтрах бах. Учрал гэдэг чинь олон сайхан зүйлийг дагуулдаг. Тэгээд мундаг бүсгүй чамд маш их баярлалаа. Чамаар угаасаа маш их бахархаж явдаг. Энэ 15 жил чиний эхлэлдээ чамайг ямар байсныг мэднэ. Өөрийнхөө германаас гаргаал одоо ч гэсэн германаас гаргаал олсноо дандаа ийм зүйлс зөрүүлж идэг. Чи бол бас санаас илгээгдсэн нэг юм байх гэж би бодд юм аа. Чи ийм л зүйл хийх гэж энэ хүний ертөнцид ирсэн байх. Тэр өшөө олон энэ зүйлээ таслахгүй хийгээрэй гэж чамд хүсье. Нобелийнхандаа ажлын амжилтыг хүсье. Баярлалаа.